Сайн байцгаана үзэгчдээ. Аялын тойргийн нэвтрүүлэг өнөөдөр үзэгч та бүхэндээ Истанбул хотын нэгэн гайхамшигтай эртний уран барилгын нэгд тооцогддог Гранд Базар буюу Битүү захыг үзэгч та бүхэнд өнөөдөр үзүүлэхээр бэлтлээ. Сайн байцгаана үзэгчдээ. Аялын тойргийн нэвтрүүлгийн уран бүтээлчид Истанбул хотын төдийгүй Туркийн хамгийн алдартай газар ирчээд байна. Битүү зах гэдэг ийм алдартай газар ирчээд байна. Одоогоос бараг 600 гаруй жилийн өмнөх Туркийн ард түмний өөрсдийнх нь бүтээсэн хамгийн том захыг байгуулж чадсан түүхтэй. Энэ зах маань хамгийн гол учир нь бид нар яагаад сонгож ирсэн бэ гэхээр энэ захаас Туркийн ард түмний өв соёл, амьдралын хэв маяг гэдэг маш олон сайхан зүйлийг бас үзэж танилцж болох боломжтой болоо гэж бид нар бодож байна. Энэ захын бас нэг сонио онцлог хэлэхэд улс доторх улс гэж баг хэлж болохоор энэ зах маань дотроо хичээлтэй хүнтэй байх үед 400,000 гаруй хүн бол энэ захаар үйлчлүүлдэг. 4,000 гаруй лангуутай. Энэ захад зөвхөн ажилтдаг хүний тоолоход 20,000 гаруй хүн энэ зах дээр ажилладаг тийм их онцлогтой зах байна. За тэгээд энэ захыг маань түрүүн би хэлжсэн улс доторх улс гэж яагаад хэлж байгаа юм бэ гэхээр нийтдээ энэ Туркийн ард түмэн болохоор олон мянган жилийн турш оршин тогтнож ирэхдээ Аз, Европыг дамсан эртний Византын, Грек, Ромын суурин дээр үүссэн Азийн маш томоохон улс гэж хэлдэг. Тэгээд тэр үүднээс маш олон төрлийн шашны бөөгнөрөл болж хөгжиж исэн газар. Энэ зах дээр ажилладаг хүмүүсийн хүүхдүүд нь энэ зах доторх цэцэрлэг сургууль явдаг. Энэ зах маань өөрөө дотроо өөрсдийн гэсэн галкаманд цагдаагийн байгууллагатай. Энэ зах маань ерөөсөө хот доторх хот гэж хэлж болохоор ийм онцлогтой газар байна. За ялангуяа энэ захаар айлчилсан гадаад дотоодын жуулчид маш олон түүхчид зохиолчид энэ захыг үзээд юу гэж нэрлэдэг юм бэ гэхээр Туркийн гайхамшиг, Туркийн ард түмний соёл, амьдралын хэв маягийг үзэх боломжтой гэж хэлдэг. За гэхдээ хэдийгээр ингээ 21-р зуун гараад орчин үе болоод хөгжсөн байгаа ч гэсэн энэ зах маань эртээр үеийнхээ онцлог шинжээ хадгалж чадсан эртний эдлүүд, Туркийн гар урлал гэдэг маш олон сайхан зүйлүүдийг энэчнээс үзэж болохоор ийм газар гэдгийг бас үзэгчтэй хэлмээр байна. Истанбулыг хэлэхдээ алдарт Наполеон хэрв дэлхийн нийслэл гэж байдаг бол энэ бол Истанбул байх ёстой гэж хэлсэн байдаг. Яагаад тэгэхээр дэлхийн бүх улс үндэстний онцлог шинжийг гаргасан түүхэн дурсгал цогц хотыг Истанбул гэж нэрлсэн бас учиртай. Ялангуяа энэ Битүү захыг гадны жуулчид зохиолчид ерөөсөө Туркийн Диважин гэж хэлдэг ийм онцлогтой зах байна.
Тэгээ хэдүүлээ бас энэ захаараас ингээ хамтдаа аялын энэ захын онцлог сонин сайхан ингээ бүгдээр хамтдаа үзье. Энэ захыг одоо үүсгэж бий болгосон хамгийн гол сүм нь юу вэ гэхээр Аз Европыг дамжсан хамгийн ашигтай байрлалд одоо байсан учраас энд одоо зах үүсэж бий бол хамгийн гол үндсэн нөхцөл болсон гэж бас ярьдаг. Энэ тухайн үеийн одоо худалдаа 8 хийжсэн энэ одоо Стамбул хотын нэр нөлөө бүхий одоо хүмүүст одоо эндхийн иргэд одоо багахан хэмжээний өөрийнхөө алт эрдэнсийг одоо хадгалуулж одоо худалдаа 8-ны эргэлтэнд оруулж иж баг зэргийн бас ашиг авч ирсэн түүхтэй. Энэ нь улмаар одоо тэр худалдаа 8 ажлын дунд одоо маш их хэмжээний мөнгө капитал үүсгэж худалдаа 8 хөгжихэд маш их төлөвлөж болсон гэж ярьдаг. За ялангуяа хамгийн анхны банкыг бол манай үзэгчид бол сайн мэднэ. Анхны одоо Венец хотод хамгийн анхны банк үүсчихсэн. Туркийн ард түмний одоо дэлхийн одоо өв соёлд оруулсан хамгийн том одоо зүйл юу вэ гэх юм бол одоогоос бараг 500-600 жилийн өмнөөс энэ базар буюу одоо зах зээлийн хамгийн гол үндсийг одоо тавьсан гэж одоо хэлдэг. Одоо манай монголчуудын эртний торгоны замаас бол бас нэлээд хойшоо 200 гаруй жилийн хойно гэхэд тухайн үед бол дэлхийн хамгийн том зах гэж одоо нэрлэгдсэн энэ зах бий болсон. Туркийн газар нутаг байрлалын хувьд болохоор энэ Босфорын хоолойгоо Европ руу нэвтрэх одоо газар зүйн байрлалын хувьд маш ашигтай байрлалыг эзэлж оршижсэн учраас одоо ялангуяа энэ Стамбул хот нь худалдаа 8 хөгжих цэцгэлэх одоо гол үндсийг бол бий болгосон. Мөн одоо маш олон шашны одоо бөөгнөрл болж хөгжижсэн учраас одоо энэ Стамбул хотоос орны дундад Азийн одоо Европын одоо эртний одоо Египтийн гээд маш олон төрлийн одоо соёлын одоо ялгааг бас үзэж болохоор одоо ийм сонио онцлогтой газар байна. За тэгээ энэ захаар явж байгаад бас их сонин юмнууд байна. Ерөөсөө энэ зах дээр одоо энэ дэлхийн одоо хүний хард нүднээс бусад бүх юм одоо энэ зах дээр байж байна. За тэгээ магадгүй би бас бодож ирсэн анх энэ зах дээр орж ирчээд за Туркийн одоо ихэнх хүмүүс нь одоо исламын шашин шүтдэг болохоор бас нэлээд олон зүйлүүд бас хатуу бас тэгтэй байх гэдэг ингээ боддоо явжсэн чинь энэ дээр одоо Моника Беллучигийн ингээ зурагтай ингээд фотограф ингээ зарагдж байна. Тэгээ энэс би зүгээр ингээд хальт дүгнэхэд тэг дүгнэлтийн ихэд бас арай томдох байх л да. Гэхдээ энэ дээрээс зүгээр ингээ харахад бас ерөнхийдөө энэ исламын ертөнцийн орон гэхэд Туркийн хувьд бол бас залуучуудын хувьд бас нэлээд эрх чөлөөтэй юм болов гэсэн тийм бодол төрж байна. Тэгээ хэдүүлээ бас ийшээ ингээд явъя да. За энэ захаар ингээд орлоо. Одоо хамгийн энэ захын хамгийн гайхалтай зүйлүүд нь бид нэг ороод ирсэн. Юу вэ гэхээр одоо туркуудын хамгийн алдартай зүйл нь одоо гар одоо аргаар handmade гэж одоо нэрлэдэг. Тэр хевс нь бол маш алдартай. Тэр хамгийн хямдхан хевсээ ингээд асууж яхад $1000-аас ахуулаад $3-4 гэдэг ингээд байж идэг. Excuse me sir. How much this carpet? This 3,750 Turkish lira. It's about $2,000. Kofi Annan, George Schultz. Энэ хүн сая надад хэлж байна. Манай дэлгүүр нь маш алдартай дэлхийн одоо томоохон хүмүүс ирж ирсэн. Тэгээ би таны зургийг авъя гэсэн чинь би энэ дэлгүүрийн эзэн биш болохоор би бол зөвхөн энд ажилладаг болохоор зураг авахулж болохгүй гэж хэлж байна. Энэ дээр ингээ би хасаа харлаа. Энэ дэлгүүрд болохоор за Америкийн тэргүү алдартай байсан. Одоо Клинтон байна. За тэгээ Кофи Аннан байна. Энэ хэн бэ? Who is George Schultz. He was Secretary of the State. Oh, okay. 1988. Америкийн одоо төрийн нарийн бичгийн дарга байсан Жорж Шулцийн бас зураг бас энд байж байна. Ер нь бол нэлээд алдартай газар ингээд самсргүй байж байгаа ингээд ороод ирлээ. Тэгээ ерөнхийдөө ингээд үзээд Туркийн одоо энэ захаар ингээд аялаа явж хахад ерөөсө бүхэл зүйлүүдээр манайх ийм алдартай ийм одоо сайхан түүх ёсыг ингээд ярьж идэг. Гэхдээ энэ дээрээс би нэг зүйлийг нэг анзаарлаа та. Юу вэ гэхээр энэ туркууд өөрсдийнхээ ингээд түүх ёс заншил өөрсдийнхээ бүтээсэн олон мянган жилийн одоо турш хийсэн зүйлээ ингээд алдартай гаргаж ингэж өргөж хүмүүст ингэж хүргэж чадчихдаг. Жишээлбэл одоо Туркийн өчигдөр бидний аялсан одоо амттны зах чинь зүгээр нэг энгийн гурил цөцгийн тос одоо элсэн чихэр зүгийн бал самар нийлүүлээд дэлхий дээр хамгийн алдартай амттан гэдэг нэр алдрыг хүргэж чадсан.
Ялангуяа одоо Стамбулд ирсэн гадаад дотоодын жуучид бүгд одоо тэр амттныг одоо амсж ижил явдаг. Одоо тийм одоо уламжлалтай. Одоо Стамбулд ирчээ тэр амттныг үзээгүй бол үзээгүй гэж одоо ярьдаг. Ер нь бид ингээ гадагшаа аялаад ингээ явж байхдаа тухайн орны түүх соёлыг ингээ хараад гайхаад бишрээл ямар мундаг юм бэ гэж бид нар ярихаас илүүгээр манай монголчуудтай ингэж Монголынхаа түүхтэйгээ Монгол ахуйтайгаа ингэж холбож бид нар бас хардаг. Ялангуяа энэ дээр ирээд бол маш олон зүйл бол бодогдож байна. I didn't understand what you told about it. I hope you said the good things about Turkey. Энэ хүн тэгнэ. Би өөрөө чи ингэ ярьж байгааг бол сайн мэдэхгүй ч гэсэн Туркийн талаарх маш олон сайхан зүйлийг ярьж байгааг би өөрөө чи мэдэрлээ гэж хэлж байна. Thank you so much. I am from Mongolia. Mongolia. Genghis Khan. Genghis Khan. Thank you very much. Thank you my interview. I hope you will enjoy staying in Istanbul. Okay. Very nice city. Thank you. Гэт Капали чарши захаар ингээ өдөржингөө явлаа. За энэ хөдөлгчдээс бидэнд сая ингээд арьсан эдэл одоо энэ өслөг эдэл танилцуулж агаад энийг минж гэж хэлж байна. Яг монгол хэлээр excuse me. This is minj. Minj. Тэгээ энэ дотор бас үн бас харьцангуй өндөр үнэтэй байна. Энэ одоо яг минжний арьсан ийм шүб гэд $8,000 гэдэг гэж байна. За энэ болохоор нэлээд хямдхан гэж хэлсэн. Туулааны арьсаар хийсэн. Одоо шүб $3,500 гинэ. Турк хэлэнд ерөөсө монгол хэл рүү орсон, монгол хэлнээс турк хэлэнд орсоос маш олон үгнүүд бол байж байна. Тэгээ ялангуяа туркуудтай яриад ингээд сууж хахад цайг бол цай гэдэг юм байна. За алтан алим гэхийг одоо алтан алмаа гэж одоо хэлж байна. Одоо минж гэхэд одоо минж гэдэг үг яг тэр чигээрээ байж байдаг. Одоо чихэр гэдэг үг чихэр гэдгээр орж байна. So маш олон одоо үгнүүд байж байна. Ганц хоёр харсан зүйлээсээ хэлэхэд одоо бараг 1000 гаруй үг одоо турк хэлэнд монгол хэлнээс орсон гэдээ байж идэг. Тэгээ ялангуяа туркууд дотор одоо Чингис хаан, Бат хаан гэдэргээд ерөөсөө манай Монголын одоо хаадуудын нэрээр нэрлсэн хүмүүс маш их байж байна. Ерөөсөө хаан ч ингээ явж исэн. Өчигдөр өнөө өглөө чинь би нэг таксины жолоочтой уулзаад явж хахад өөрийнхөө нэр одоо Чингис хаан гэдэг нэртэй тийм хүмүүс ингээ байж идэг. Тэгээ ерөнхийдөө турк хүмүүсийн царай төрхний хувьд ерөөсөө бас бидний хувьд одоо тийм их европчууд төрхтэй бас янз янзын одоо төрхтэй туркууд бол байна. Одоо үндсэн царай төрхийг хэлэх юм бол ийм европчууд төрхтэй туркууд байна. За зарим туркуудыг хадж хахад ийм хойд нэтэг маягийн тийм энтэг төрхтэй одоо янз янзын тийм яг ийм гэж хэлэхэд их төвхтэй. Гэхдээ туркуудын бас нийтлэг төрх нь бол маш тийм сайхан царайлаг усуд байна. Их тийм сайхан томаалаг нүдтэй. Ерөнхийдөө манай монголчууд дотор ч гэсэн ийм туркчуу төрхтэй хүмүүс бас цөөнгүү бол байдаг. Wildstone компани бид таны орон сууц болон байшинд Европ технологиор шат тагтны хаалт болон бариул, камин зуух, цонхны чулуун хүрээ, гоёлын бас барбекю зэргийг чанарын өндөр түвшинд хийж нийлүүлнэ. Шинэ технологи шилдэг тохиолдолтоор гоёлын чулуун хийцийг таны гэрт бид зохицлоож үлэг ремит гайхамшиг бүтээн. Wildstone компани харилцагуудаас 99174723. Энэтхэг хоолны амтд цоогийн ертөнцид тавтай морил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Хазара. Эргүүлээд долоогоод дүрээд гайхалтай амт орё. Эрэгтэйчүүд зориулсан шинэ клерментэй хамт таны бүхний асуудлыг бүрэн арилгах. Хаг захтна тослогийг арилгах агуу их хүчтэй. Пронитрум 10 агуулсан эрдэс бодис амин димийн иж бүрдэл. Хагийг устган захтна тослогийг арилгаж хуйхыг эрүүл болгоно. Шинэ клермен хүүх хамгаалагч тооцохгүй. Энэтхэг хоолны амтд цоогийн ертөнцид тавтай морил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Хазара. Samsonite.
энэтхэг хоолны амтд цоогийн ертөнцид тавтай морил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Хазара. Албан ажил, бизнес, хувийн аялал, орон нутаг болон олон улсад хямдун шуурхай үйлчилгээг бид хамтлагч байна. Аз дагуулах аяллаа эхлэл, наран тэрэгэл, онгоцны билетийн касс 331 331 334. Энэтхэг хоолны амтд цоогийн ертөнцид тавтай морил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Хазара. Шинэ серф угаалгын нутгийг танилцуулж байна. Таны хувцсыг гялалцдал цэвэрлэж, аялал сайхан өндрөн хаач явсан тантай хамт. Шинэ серф угаалгын нутаг таны хувцсыг гялалцдал цэвэрлэж, аялал сайхан өндрөө удтал хадгалдаг. Эрэгтэйчүүд зориулсан шинэ клерментэй хамт таны хүүхний асуудлыг бүрэн арилгах. Хаг захтна хослохыг арилгах агуу их хүчтэй. Пронитрум 10 агуулсан эрдэс бодис амин димийн иж бүрдэл хагийг устган захтна тослогийг арилгаж хуйхыг эрүүл болгоно. Шинэ клермен хүүх хамгаалагч тооцохгүй. Мянган нэгэн шөнийн хөлгөрийн одоо бүх алт эрдэнэстэнд орцсон байж тээ. Тэгээд эндхийн алт эрдэнэсийн үнийн одоо ингээд туркууд ярьдаг. Одоо хамгийн хямдхан гэж ярьдаг дэлхий дээр. Гэхдээ би бол одоо 8 хүн биш ч гэсэн ингээд ер нь үнийн ингээд асууж хахад маш өндөр үнэтэй байд юм байна. За ялангуяа одоо ингээд жуурчдыг хараад одоо өөрсдөө бас ингээд үн зохиогоод хэлдэг. Манай 8-чд бол энд бас маш их ирдэг гэдээ одоо ярьж байна. Одоо Улаанбаатараас Турк руу одоо шууд Истанбул руу шууд нислэгтэй болсон. Тэгээд мөн одоо Турк руу манай монголчууд бас визгүй явдаг болсон болохоор энд бас маш олон монголчууд энэ дотор явж байна. Худалдаа 8 хийж байна. Тэгээд бас энэ далмаараа бас манай нэвтрүүлэгтэй хамтарч ажиллаж байгаа манай нэвтрүүлгийн ерөнхий эвентгэгч одоо Turkish Airlines гэдэг компани бас манайтай хамтарч ажиллаж байгаа. За мөн одоо бидний одоо Турк улсад хийж байгаа энэ аяллыг маань мөн одоо Monero даатгал компани бас санхүүжүүлж бидний бас одоо аюулгүй даатгалыг гадаадд зорчин явагчдын даатгалыг хийж байгаа. Мөн одоо бидний энэ Туркид хийж байгаа та бүхний одоо үзэгчдийн маань үзэх дуртай энэ аяллаа нэвтрүүлгийг маань бас манай Монголын одоо шингэн үндэсний томоохон үйлдвэрлэгч мөн Vitapit групп бас бидэнтэй хамтарч ажиллаж байгаа гэдэг бас ихэд таатай байна. Тэгээд бид нэр аяллаа нэвтрүүлэг гэдэг маань бас тодорхой хэмжээний санхүүгийн өндөр зардал гардаг тийм нэвтрүүлэг учраас very good brother. Thank you so much. Japan? No, Mongolia. Mongolia very good. Genghis Khan. Very good. Thank you so much. Тэгмээ аяллаа нэвтрүүлэг гэдэг маань маш их хэмжээний зардал гардаг. Тэгээд бидний нэвтрүүлгэнд бас ингэж санхүүгийн дэмжлэг үзүүлж үзэгчид маань таны мэдхүйн юм олон сайхан зүйлүүдийг үзүүлж байгаа энэ компаниудаас дурддаг хэрэгтэй. Аяллаа дөрвөн нэвтрүүлгийн орон бүтээлч энэ захаар одоо бүгдд нь 5 цаг аялаад ингэж үзэхэд одоо 1001 шөнийн үлгэрийн асар том төөрдөг байшинтай одоо би яг адилхан гэж одоо баг хэлмээр санагдлаа. Mongolistan? Mongolistan. Mongolistan, yeah? Genghis Khan. Mongol. What is your name? Ali. Ali. Muhammad Ali. Muhammad Ali. Энэ хүн сая хэлнэ намайг чи Монголоос ирсэн Монголистан гэдэг ерөөсөө хэлж байна. Одоо Монголистан гэдэг Монгол улс гэдэг одоо өөрсдийнхаа Genghis Khan. За. Istanbul. Kapalı Çarşı. Kapalı Çarşı, Moğolistan. Selam. No. 없어요. No. 없어요. No Hangu. 나는 한국 사람이에요. No Hangu. Mongolistan. Mongolistan. No Hangu. Заяа. За. Kapalı Çarşı зах дээр ингээд ирсэн. Одоо Унгараас ирсэн одоо жуулчид одоо ингээд явж байна. Яг өөрсдийнхээ нутгийнхаа бас онцлогийг харуулсан ингээд Унгар цэргийн хувцс өмсөд ингээд зураг авахулж байна. Энэ ардаа яг жинхэнэ сэлэн байна.
За ингээ Стамбулд ирсэн одоо гадны дотны жуулчдын бас нэг сонирхлыг татсан зүйл бол энэ гудамжны одоо 8 байдаг. Энэ болохоор энэ газрын дундад тэнгис далайн эргээр ургасан сайхан яг жимсийг яг натуралаар нь ингэж сайхан шүүсэн шахаж өгдөг. Амтны хувьд бол үнэхээр сайхан амттай. Тэгээ Стамбулд амьдарч байгаа одоо хүмүүсийн хувьд ерөнхийдөө маш одоо хямдханаар амьдрах боломжтой. Ялангуяа жимсэг нь одоо хүнсний ногоо, за үхрийн мах одоо хоньны махнаас бусад зүйлүүд нь ерөөсөн Монголд байдаг үнээс бараг 2-3 дахин хямдхан байдаг. Одоо 1 кг мах гэх чи одоо 50-аас одоо $70 үнэтэй байдаг. За бид ингээд Стамбул хотын Ottoman-ы одоо Эрдэнэс гэсэн нэртэй юм нэлээд сайхан тансаг зэрэглэлийн ингээ ресторанд ороод ирлээ. Тэгээ энэ нэвтрүүлгээрээ бид нар үзэгч та бүхэндээ Туркийн ард түмний бас эдээ ундаа хоолны соёлын бас нэгэ хэсэг ингээд үзүүлсэн юм аа. Тэгээ энэ рестораны нэг онцлог гэхээр өөрсдийнхээ таалагдсан одоо хоолоо шууд энэ чинээсээ захиад авчдаг. Энэ хоолны ингээд харахад ерөнхийдөө маш сайхан амттай харагдаж байна. Гэхдээ бидний хувьд одоо ямар хоол загсан байхаар одоо Туркийн ард түмний хамгийн алдартай хоол болох дахианы махан дөөнөр, үхрийн махан дөөнөр ингээд загч байна. Тэгээ хэдүүлээ ямар ч байсан энэ цаахан хоолыг үзье. Тэгээ нэг бас нэг гол онцлог гэхээр ерөөсөө энэ бидний одоо энэ орсон ресторан болохоор яг Туркийн одоо Стамбул хотынхаа яг энэ хотын төвд байдаг. Туркийн ард түмний хамгийн алдартай сайхан хоол нь бол ерөнхийдөө энэ шарсан мах одоо үхэр дахианы одоо дөөнөр бол маш их алдартай хоол байдаг. Одоо манай үзэгчид энийг харж байгаа баха. Гурлыг одоо маш нэмхэн элдээд ингээд баг түүхий гэж баг хэлж болохоор ингээд зөвхөн галд зөвхөн ингээд хүргээл авдаг. Яг амтны хувьд бол маш сайхан амттай. Ер нь одоо яг эрүүл хооллолт гэдэг талаасаа бол ер нь маш сайхан эрүүл хоол гэж одоо хэлж болно. Ялангуяа маш олон төрлийн одоо ийм олон сайхан амтлагчаар амтлаад одоо байцаа улаан дойлоор ингээ сайхан амталцсан. Манай Монгол нутагт ургадаг маш олон төрлийн ногоо байдаг болохоор яг энэ ногоо болгоныг бас орчуулад яг энэ дээр гэж одоо бас хэлэхэд их хэцүү. Манайд бас орчуулагдахгүй бас маш олон төрлийн ногоо бол байдаг. Тэгээ ер нь хоолны хувьд бол маш эрүүл хоол гэж одоо хэлж болно. Туркийн ард түмний хоолны бас нэг уламжлал гэхээр одоо газар дундын тэнгисийн одоо хоолны соёл, исламын шашинтай ард түмнүүдийн одоо гол хоолны соёл болох одоо энэ бин гэж одоо хэлж болдог. Энэ одоо энэ бингийн ингээ харахаар бол исламын шашинтай хүмүүсийн одоо хоолны шинжийг хадгалсан. Одоо грек газрын дундад тэнгисийн одоо ард түмний төрөл бүрийн ногоог бас хүнсэндээ хэрэглэдэг. Ер нь одоо энэ хүнснээсээ бас шалтгаалаад тэгдэг ч юм уу Туркийн ард түмний дунд бол одоо өндөр наслалтаараа бол бас Европтой нэлээд дээгүүр одоо тэргүүлдэг. Тэгээ ялангуяа энэ Туркийн ард түмний одоо хэрэглээний хамгийн гол одоо тос гэх юм бол одоо байнга одоо оливын тосыг хэрэглэдэг. Оливын тос бол мэдээж хүний биед бол маш сайн одоо тэжээлэг чанартай. Туркийн ард түмний бас нэг хоолны соёлын гайхалтай зүйл болохоор талах нь бол маш амттай. Ер нь бол нэлээд тийм хөвсгөрдөө ингээд талахыг бол хийдэг. Талахных нь одоо нууцчоор гэдгийг нь бол бид нар сайн мэдэхгүй. Гэхдээ ер нь идээд үзэхэд нэг цаанаа л нэг тийм одоо сайхан амттай байдаг. Бидний хоолны соёлын бас нэг гайхалтай нэг зүйлийг бас би ярихаа марчиж. Одоо юу вэ гэхээр одоо газрын дундад тэнгис одоо ургадаг одоо хэдэн зуун төрлийн одоо олон сайхан одоо ургамал байдаг. Одоо хүнсэндээ хэрэглэдэг. За энэ ургамал дотроос одоо хамгийн одоо гайхалтай ургамал одоо юу вэ гэх юм бол одоо артишок гэж одоо маш гайхалтай ургамал байдаг. За ялангуяа энэ Туркийн ард түмэн одоо энэ грекүүд одоо италичууд энэ европчууд энэ артишокийн хоол хүнсэндээ маш өргөнөөр хэрэглэдэг. За манай монголчууд бол маш сайн мэдэндээ энэ артишокийг бол
бас энэ Италиас, Туркээс, Америкийн Калифорни мужаас ингэж Монголд аваашиж тарьж байгаа. Тэгээ ялангуяа энэ ургамлын бас гайхалтай зүйл нь гэхээр одоо арх дарсны одоо хорийг бол биеэс одоо зайлуулах, одоо хор тавдрыг эсэргүүцэх, тэр байтугай бүр цөмийн одоо цацраг энергийг хүртэл одоо ангижруулах чадaltaй одоо ийм сайхан ургамлаар одоо энэ Туркийн ард түмэн одоо хоол эдээ ундаандаа байнга хэрэгэлдэг. Евротур компани та бүхнийг дэлхийн соёл иргэншлийн төв Европын орнуудын гайхамшигт тойрон аялалд урьж байна. Парисын алдарт Эйфелийн цамхаг Луврын музей, Венецийн Гондоло завь, Ромын Колизей, Пизагийн цамхаг, Монте-Карлогийн далайн эрг, Ив цайз гээд олон гайхамшигт аялал таныг хүлээж байна. Манай хаяг Бизнес Плаза 402 тоод. Таны мөрөөдлийн аяллаа мартагдашгүй дурсамж. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад Миний хийг. одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Wildstone компани бид таны орон сууц болон байшинд Европ технологиор шат тагтны хаалт болон бариул, камин зуух, цонхны чулуун хүрээ, гоёлын бас барбекю зэргийг чанарын өндөр түвшинд хийж нийлүүлнэ. Шинэ технологи шилдэг догчлолтоор гоёлын чулуун хийцийг таны гэрт бид зохицлоож үлэг ремит гайхамшиг бүтээн. Wildstone компани харилцагуудаас 9917 47 23. Үндэсний их өв соёлтой энтгэх хоолны жинхэнэ намтыг ая тухтай орчинд амтд зогны ариун сонголттойгоор намасте энтгэх ресторан. Эрэгтэйчүүд зориулсан шинэ клерментэй хамт таны хүүхний асуудлыг бүрэн арилгах. Хаг захтна хослохыг арилгах агуу их хүчтэй. Пронитрум 10 агуулсан эрдэс бодис амин димийн иж бүрдэл хагийг устган захтна тослогийг арилгаж хуйхыг эрүүл болгоно. Шинэ клермен хүүх хамгаалагч тооцохгүй. Үндэсний их өв соёлтой энтгэх хоолны жинхэнэ намтыг ая тухтай орчинд амтд зогны ариун сонголттойгоор намасте энтгэх ресторанаас. Дэлхийн 85,000 гаруй зочид буудлыг бүтэн жилийн турш 50% хямдралтай захиалах боломжийг бид танд олгож байна. Дэлхийд даяарх зочид буудлын бодит хөнгөлөлтийг Hotel Express International Card. Манай хаяг Сүхбаатар дүүрэг, Чононбөрт төвийн 302 тоод. Үндэсний их өв соёлтой энтгэх хоолны жинхэнэ намтыг ая тухтай орчинд амтд зогны ариун сонголттойгоор намасте энтгэх ресторанаас. Эрэгтэйчүүд зориулсан шинэ клерментэй хамт таны хүүхний асуудлыг бүрэн арилгах. Хаг захтна хослохыг арилгах агуу их хүчтэй. Пронитрум 10 агуулсан эрдэс бодис амин димийн иж бүрдэл хагийг устган захтна тослогийг арилгаж хуйхыг эрүүл болгоно. Шинэ клермен хүүх хамгаалагч тооцохгүй. Аялын тойрон нэвтрүүлгийн уран бүтээлчид үзэгч та бүхэндээ Истанбулын төдийгүй Туркийн ард түмний бахархал болсон дэлхийн уран барилгын өв санд бүртгэгдсэн Blue Mosque буюу Цэнхэр москийг үзүүлэх гэж байна. За энэ Цэнхэр моск нь одоо 1609-1616 оны хооронд 1-р Ахмедийг төр барьж явах үед баригдсан. Одоо түүхтэй. Цэнхэр москийг одоо барьсан гол шалтгаан юу юм бэ гэхээр Туркийн Отtomаны эзэнт улс одоо тухайн үедээ одоогийн Австро-Унгарын харьяанд багтж исэн Хабсбургийн хаант улстай 15 жилийн турш үргэлжилсэн дайныг зогсоох гэрээсний дараа
нэгдүгээр Ахмед хаан одоо Тэнгэр бурхныг одоо хэдгнүүлж олон жилийн одоо хийсэн дайндаа одоо гимшиж бурхныг тайвшруулахын тулд одоо барьсан дүүхтэй. Дайны уршихаар Отманы эзэн тус эдийн засгийн хувьд одоо ихээхэн одоо хүч тарамдсан байсан учраас Бүлүү Москвыг одоо барихын тулд Эрдэнэсийн санга одоо хоосолж иж одоо барьсан түүхтэй. Үүнээсээ холбоотой одоо Туркийн зарим сурвалжит одоо баяд ноёдууд одоо Бүлүү Москвыг одоо барихад бас таата одоо хандж байгаагүй байдаг. Энэ сайхан уран барилгыг одоо барьсан одоо уран барилгач Сэдвкар Мехмед нь одоо өөрийнхөө багш одоо Синаны одоо оюун санаа тулгуурлан одоо барьсан түүхтэй. Барилга архитектурын одоо хувьд болохоор одоо исламын шашинтны одоо гол шинжийг бол хадгалсан 64 м одоо өндөрийн одоо 6 цамхагтай. Энэ Цэнхэр Москвыг Султан Ахмедийн одоо Моск гэж одоо нэрлэдэг. Энэ Султан Ахмедийн Моск нь одоо жухам яагаад Цэнхэр Моск гэж одоо алдарсан юм бэ гэхээр Москийн одоо дотоод заслыг нь үнэт хавтгай цэнхэр чулуугаар доторлож зассан маш сайхан тансаг одоо гайхамшигтай харагддаг. Мэдээж одоо исламын шашинтай одоо хүмүүсийн хувьд одоо Туркэд ирсэн аялагч жуулчдын хувьд заавал одоо Цэнхэр Москвыг үзэж үдээ баясгадаг. Хэрв Стамбулд очиод энэ Цэнхэр Москвыг үзээгүй буцаж байгаа бол Стамбулыг одоо үзээгүй гэж бас одоо хэлдэг. Одоо ийм учиртай. За мэдээж одоо уран барилга хийцийн хувьд маш одоо гайхамшигтайгаас гадна исламын одоо шашинтай одоо уран барилгачдын бас гайхамшигыг үзүүлсэн. Дотор талаас нь ингээд ажиглаад харахад ямар ч багангүй мэтээр одоо хийгдсэн тийм онцлогтой байдаг. За өнөөдөр аялын тойрон нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ Туркийн ард түмний бахархал болсон дэлхийн соёлын өвд одоо бүртгэгдсэн тэр олон гайхамшгуудын одоо нэгээр бид ингээ хамтдаа аяллаа. За энэ болохоор одоо Бүлүү Москв одоо Цэнхэр Москв гэж одоо алдарсан одоо Стамбул төдийгүй Туркийн ард түмний бахархал болсон үнэхээр одоо гайхамшигтай одоо уран барилгын одоо нэгээр бид ингээ аяллаа. Зөвхөн аялагч хүний хувьд ингээ аялаад үзэж хахад одоо исламын ертөнцийн сүр хүчний бахархал болсон одоо энэ сайхан уран барилгыг ингээд харж байхад хүний одоо ур чадвар одоо урлагийн одоо мэдрэмж одоо хийцийн хувьд үнэхээр одоо хорвоо тосгүй гайхалтай одоо бүтээлтэй бид нэг хамтдаа танилцлаа. Тэгээ өнөөдөр бас манай нэвтрүүлэгтэй хамт ингээд Турк орноор аялсан үзэгч та бүхэнд их баярлалаа. Тэгээ дараагийн дугаараар бид нар бас олон сайхан гайхамшигтай зүйлийг үзэгч та бүхэндээ хүргэх болно. Баяртай үзэгчтэй.